Сайн байна уу? Гайхалтай амьдралаа өөрийн гараар бүтээхээр ирмэлцэн тэмүүлж, ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их ихтгэл хүлээсэн бизнес удирдах шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх, миний бие Яма, би бизнес эрхлэгч entrepreneur хүн байгаа. Ингээд би тантай онлайнаар уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Бидэнд олон асуултууд ингээд ирдэг байгаа. Бизнес эрхэлдэг болон бизнес эрхлэх хүсэл сонирхолтой, өөрийгөө өөрчлөх, өөрийгөө нээх хүсэл сонирхолтой маш олон хүмүүсээс маань. Тэгээ энэ удаа бас нэгэн сонирхолтой асуулт ирсэн байна. Энэ асуултыг би та бүхэнд ингээд танилцуулъя. Өөрийгөө өөрчлөхөд минь туслаач. Би их түргэн ууртай. Тэгээд уурж бухимдахаараа хийсэн зүйлээ ч мэдэхгүй дараа нь амар шаналх юм аа гэсэн. Мэдээж бас ийм зүйлүүд хүний амьдрал зөндөө тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ асуултыг ирсэн ирүүлсэн энэ хүнд баяр хүргэмээр байна. Өөрийгөө бас өөрчлөхийг хүсэж байгаа ийм гоё асуулт ирүүлсэн юм байна. Ингээд энэ асуултанд Моника та зөвлөгөө өгнө үү? Баярлалаа Нима. Тэгээд энэ асуултыг илгээсэн энэ хүндээ талархал илэрхийлье. Яагаад гэвэл уурж бачимдаж амьдрал гэдэг хэцүү. Ялангуяа энэ бол бидний өмнө бидний хувь хүний зүгээс би хинбэ гэдэг маш их асуудал оруулж байдаг. Бидний санааг үргэлж зовоож байдаг. Энэ өдөр тутмын ер нь амьдралыг улам эрсдэлтэй, улам хүнд байдалд оруулж байдаг. Тэр одоо бидний сэтгэлийн хөдөлгөөний нэг хөлбөр болчиход байгаа. Өөр хүрэн гэдэг бол ер нь муу зүйл биш. Хүний сэтгэлийн хөдөлгөөний нэг сэтгэлийн хөдөлгөөнөө та харин зөв сайн ойлгож ашиглаж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нарт ер нь өөр хүрэн гэдэг бол баг бурхнаас өгсөн гэмээр ямар нэгэн юм болохгүй болоод байгаа юм дохио ахгүй. Бидний амьдралд ямар нэгэн байдлаар одоо нэг юм болохгүй болоо энэ анхаарал тавих ёстой зүйл шүү гэж бурхан баг биднэрт илгээгээд байгаа мессеж байгаа ахгүй. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр өөрөөдөө ингээд үргэлжлүүлээд юм балбал яваад идэг. Тэгээд бид нар бас энэ одоо өөр хүрчлээ гэдэг өөрсдийгөө бид нар хараад зүхэж би ийм ууртай хүн, би ийм ачаагүй хүн, одоо ууртайгаасаа болоод би ингэчлээ ч гэдэг юм уу. Тухайн одоо өөр хүрдэг тэр үйл явдлаа жигшиж өөрийгөө одоо нэгүтгэж эхэлдэг. Тэгэхээр би таныг тийм байдал битгий ороосоо гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол хүний байх ёстой сэтгэлийн хөдөлгөөний нэг. Яагаад гэвэл та хүн жигшмээр юм хийчихгүй. Хамгийн гол нь тэрийг зөв сэтгэлийн хөдөлгөөний зөв ойлгож байгаа түүнийг амьдралдаа өөрийнхөө амьдралдаа зөв ашиглаж сурах ёстой байх нь. Өөр бас нэг санаа хэлэх ёстой, заавал хэлэх ёстой юм юу гэхээр өөр хүрсэн үедээ түүнийг үгээр илэрхийлж сурах ёстой. Бид нар яадаг вэ гэхээр монголчууд ялангуяа юм болохгүй болчлаа гэхэд тэрийг илэрхийлж чадахгүй. Ингээл дээрээс нь дараад ингээд бодол гэдэг шүү дээ. Одоо нэг бүгэлчээл ингээд багтраад ингээд яваад байдаг байхгүй. Тухайн юмыг илэрхийлж сураагүй, ойлгож сураагүй. Тухайн юм одоо нэг болохгүй юм болчлаа гэхэд шал өөр юм дуур гаргаад байдаг. Юунаас болохгүй болцсныгаа бид нар ойлгож чадаагүй. Шал өөр юмн дээрээс одоо сэтэл гаргаж ирэл дараагийнхаа юм болохгүй болгоод тий. Тэгэхээр би миний хэлэх гээд байгаа юм нь тухайн өөр өгсөн юмаа үгээр илэрхийлж сур. Сэтгэлийн хөдөлгөөнийг одоо би ийм мэдэрч байна. Ийм шалтгааны улмаас миний уур хүрээд байна гэдэг тэр цэгээр бид нар олж хатгах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол бид нар яадаг вэ гэхээр айл хэдэн жилийн өмнө болсон буруу болцсон асуудлын улмаас өнөөдөр хүртэл уурлаад байж магадгүй. Тийм хүмүүс байдаг. Айл олон жилийн өмнө хэн нэгэн хүн өөрийг нь зовгоо шаналгаад хэцүү байдалд оруулсан нөхцөл байдлаас болоод хүмүүс намайг дандаа ингэж дээрлэхтэй ч юм. Хүмүүс надтай ингэж ханддаг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид нар шал өөр орчин нөхцөлөөр өнгөрсөн цагт болсон үйл явдлыг өнөөдөр авчираад яваад байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийн хөдөлгөөнийг тухайн үед нь болсон юмыг тухайн үед нь анзаараад ажиглаад ойлгоно гэдэг бол биднэрт маш ялгаатай. Тэгээд тэрнээс гадна өнөөдөр таны гарт болж байгаа, өнөөдөр таны амьдрал өрнөж байгаа тэр сэтгэлийн хөдөлгөөн, тэр мэдрэмж, тэр шалтгааныг нь бид нар олж таньж гэдэг өнгөрсөн цагаас шалтгааллахгүйгээр эрх чөлөөтэй амьдрах эрхийг биднэрт олгож өгдөг. Өөр хүрх болгон та өөр гэсэн дохио мэдрэмжүүдийг таны бие чинь мэдэрч яадаг. Тэр
мэдрэмжийг бид нар олж харах хэрэгтэй. Тэр шалтгааныг нь бас бид нар олж харах хэрэгтэй. Бас нэг өөр бүтэд маш их нөлөөлдөг юм юу байдаг вэ гэхээр бидний бодож байгаа бодол асар их нөлөөлдөг. Заримдаа бид нар ямиг буруу ойлгоцсон байдаг шүү дээ. Бидний бодож байгаа бодол энэ хүн намайг ингэчлээ. Энэ хүн намайг одоо дээрлэхэд байна гэж бодох юм бол та их уур хүрнэ шүү дээ. Гэтэл тэр хүн таны дээрлэхийг хүсээгүй байж болно. Эсвэл та зүгээр дээрлэх чинь гэж бодоод байгаа учраас таны уур хүрээд магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо таны бодож байгаа бодол чинь худлаа байж болох байхгүй. Тэр бодол чинь худлаа байх юм бол байгаа атлаа та тэр худлаа бодолд автаад уурчин хүрээд иж магадгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бодлоо бид нар шалгаж үзэх хэрэгтэй байдаг. Яг гэвэл таны бодож байгаа бодол таныг ууртай байх болоход нөлөөлөд байгаа байхгүй. Жинхнээсээ бол та уурлаад байхыг хүсэхгүй байна. Гэтэл таны бодож байгаа бодол тэгвэл бид нар бодож байгаа бодлоо өөрчилж ийж уураа одоо уур хүргэдэг тэр өдөөлтийг гаргаж өгөх юм байна, тийм ээ. За дараагийнх нь юм нэхлээр уур хүрэх бидний айдас нөлөөлж идэг. Би яг юунаас айгаад ингээд уурлаад бочимдаад байгаа юм бол юу болохгүй болох гэдэг юм бол тий юу одоо буруу ирэх чинь гэж би айгаад байгаа юм болоо энийг одоо ямар нэгэн буруу болчоод таныг айлгаад байгаа байхгүй. Тийм болохоор тэр айлгаад байгаа таныг айлгаад байгаа тэр айдсыг та танд сурах хэрэгтэй. Хэрвээ тэр айдсаа танаас сурчвал та айдсаа одоо уураа ялан дийлж сурна гэсэн. Уур хүрэхийн ард одоо хүсэл эрмэлзэл бас нуугдж байдаг гайхалтай. Би түрүүн тэгж хэлсэн шүү дээ, тий. Уур хүрнэ гэдэг бол муу зүйл биш ээ. Хүний сэтгэлийн хөдөлгөөн гэж би хэлжсэн. Тэгвэл хүсэл эрмэлзэл бидний ард ямар нэг ийм болчоосоо гэж хүсээд байсан юм маань бүтэхгүй болоод ирэхлээр бид нар айгаад эхэлдэг. Бүтэхгүй болоод ирэхлээр бидний уур хүрдэг. Уур хүрэхэд ардалт нь өгсөд эсэх хүсэл эрмэлзэл чинь дарагдчих гээд байгаа бол тэрийгээ сэргээж харж хагаад би юу хүсээд тэрийг маань алга болчоод болохгүй болчихгүй гэж айгаад уур нүдэнэ гэдгийг танаад мэдээд авчих тийм ээ. Тэр бол гайхалтай тань эрхчлөө олгож авахаас гадна таныг одоо амьдралдаа хүссэн юмаа танаад уураараа дамжуулж өөрийнхөө амьдралыг хүссэн гой юмнуудаа олж танаад түүгээрээ бахархаж амьдрах тэр гой бэлгийг би танд өгөх боломжтой болж байна. Дараа нь бодглохлоор хэрэггүй уралдаг байж гэж харамсдаг гэж байсан шүү дээ, тийм. Тэгэхээр ихэнх тохиолдолд таны одоо хийж байгаа жишээнээс харахад та ямар нэг юм буруу ойлгочдөг. Тэгээд түүнээсээ болоод уурлаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр буруу ойлгосон ойлголтоо бид нэр ойртож хараад би нэр юу буруу ойлгочээ бид юм байна. Тэгээ юу гэж бодоод ойлгоод байдаг. Би түрүү хэлсэн ш таны бодол чинь таныг уур хүрэхэд нөлөөлдөг гэж ярьжсэн шүү дээ. Гэхдээ таны ойлгосон ойлголт чи өөрөө бас нэг бодлын нэг юм шүү дээ, тийм. Тэгэхээр ямар нэг юмыг буруу ойлгочоод бодит болж байгаа үйл явдлыг та буруу дүгнчээд, тийм. Таны мэдж байгаа мэдлэг чинь таны одоо мэдж байгаа тэр хэсэг дутуу мэдээлэлээр та дүгнэлт хийгээд байна гэсэн үг, тийм. Тэгэхээр тэр бас харууштай, үзүүштэй, та заавал анхаарч ойлгууштай юмны нэг болчиход байна л да. Уур хүрэхэд бас нэг нөлөөлдөг юм нь юу вэ гэхээр бид нар маш их яаруу. Юмныг яарч тэмцдэг одоо бачимддаг хүмүүс бол ер нь болохгүй болчлоо гэж яараад ингээд зүтгээд идэх хүмүүс маш их ууртай, бухимдалтай байдаг. Юмыг тодорхой хэмжээний хугацаа өгөөд тодорхой хэмжээний хангалттай цаг олгож өгөөгүй учраас бид нар яарч адгаж уурлаж өгдөг. Заримдаа бид нар жоохон тайван байгаад жоохон тайвширч юмыг хараад сурчвал яарах шаардлагагүй гэдгийг бид мэдэх хэрэгтэй байдаг. Ер нь амьдрал маш их стрессээр дүүрэн маш олон хүмүүс одоо цагаас цагийн хооронд тэрийгч болох хэрэгтэй, ингэж болох хэрэгтэй. Бидний амьдралаас шаарддаг шаардлагууд маш өндөр байдаг учраас бид нар тэр болгоны бүтээхийн төлөө яарч сандарч байдаг. Тэр бол яарч сандарч банк бачимдаж явдаг юм маань бид нарыг илүү бухимдалтай, илүү стресстэй тийм. Тэгээд бас таныг ууртай байхад бас нөлөөлдөг байна.
За ер нь бол таны өөрийн хүрэлдэг тэр орчин нөхцөлийг бас өөрчилж өгөөд бас их зүгээр байдгийг. Тэр орчин нөхцөлийг нь би тантай бүр ярилцаад ялангуяа дасгалжуулалт аваад ингээд танд ойлгоод өгөх юм бол яг ямар орчин нөхцөл таныг өдөөгөө өөрөө чи бүлээд идэх юм байна гэдгийг бид нар таньж аваад гаргаж ирээд тэгээд зөв ашиглаж болно. Тэгвэл тэр одоо орчин нөхцөл одоо танд нөлөөлдөг болоод тэр орчин нөхцөлийг та өөрчилж болно. Ухаалаг одоо өөрчлөлтүүдийг орчин нөхцөлдөө хийгээд илүү өөртөө тохирсон хүрээд байхааргүй тэр орчин нөхцөлийг бүтээж эхлэх юм бол та бас уураа шийдэх тийм гоё арга барилыг олж авч чадна гэсэн. Ер нь бол бид нар өөр хүхэд нөлөөлдөг маш олон шалтгаан байдгийн бас нэг юм нь юу гэхээр одоо байж байгаа зүйлстэй таалагдахгүй байх үед өөр хүрдэг. Юу болж бүтэхгүй учраас уурчин хүрдэг гэдгээ та мэдэхгүй бол бас л энийг ойлгохгүй шүү дээ. Тийм болохоор та амьдралдаа одоо болж байгаа яг юу надад таалагдахгүй байгаад байна гэдгийг бид нар ойлгож таньж сурах хэрэгтэй. Одоо өрнөж байгаа таны амьдралд өрнөж байгаа нэг юм тааламжгүй нөхцөл байдал нэг юм болоод үйл явдал болоод байгаа шүү дээ. Тэгвэл би таныг тэрийг бас олж харж тань сурахыг одоо урьж байна. Тэр дургүй юмнууд бас олж таниад мэдээд тэрийг бас яагаад нэр энэ дургүй юм болоо магадгүй дурлаж болохоор эсвэл магадгүй жоохон буруу ойлгоцсон байж байгаа шүү тухайн юмны талаар тийм ээ. Тэгвэл тэр ойлголтуудаа өөрчлөж эхлүүл та магадгүй нэг үедээ дуртай болох эсвэл дургүй бол жоохон татгалзаад өөр юм дуртай юм болоо тэмүүлэлтэй тийм. Иймэрхүү аргаар бид нар юмыг өөрчилж болно. Гадны нөлөө нөхцөл байдал ялагдаж байгаагаа мэдрээд ирэх үед өөр үдэ шүү дээ. Тэг ямар нэг юм бидний мэдж байгаа чадж байгаа юм хангалтгүй гэж бодогдоод тэгэхээр тэр үед бид нар юу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй вэ гэхээр би юуг суралцах хэрэгтэй байна гэж өөрөөсөө асуугаад түүнийг одоо амьдралдаа хэрэгжүүлээд ашиглаад ирэхэд бид нар маш их одоо нөлөөтэй байдаг. Өөрийнхөө ур чадварыг хөгжүүл. Юмыг та урд нь огт хийж байгаагүй, эсвэл хийж сураагүй, аргаа олоогүй байгаа юм байгаа бол тэрийг анхаарч ажиглаж үзээд за би ийм их чиглэлийн юм би хийж чаддгүй юм биш үү. За тэгвэл одоо ингээд орлоод үзье гэж өөртөө одоо хатуу амтгаасаа илүү эхлээд анхны удаа хийж би өөрөөсөө хитрхи их юм найдаад байна тийм болохоор өөртөө жоохон цаг ялгаад дахиад орлоод үзье. Ер нь чадвар арга барилаа олж аавна гэдэг. Хэвчлэн одоо та анх удаа юм хийхэд бол яахаа алдаатай юм. Хоёр удаа хийхэд бол хоёр дахь удаа бас л алдаатай юм. Тэр тэгэл 10 дахь удаага хийхэд бас л алдаатай байдаг. Тийм болохоор юмыг сурна, ур чадвар сурна гэдэг бол нэг удаа хоёр удаа биш нэлээд олон удаа давтчихээж чадвартай болж эхэлдэг. Тэгэхээр өөртөө жоохон нэгдүгээр цаг гаргаж өгөхөөсөө гадна хоёрдугаар тэр чадвараа суух хангалттай тэр боломж нөөц болцоог өөртөө хуримтлуулж авах нь туслаад ивэл тийм ээ. Ялангуяа бид нар гадны нөлөө нөхцөл байдал ялагдаж байгаагаа мэдрээд ирэх үед өөр үдэ шүү дээ. Тэг ямар нэг юм бидний мэдж байгаа чадж байгаа юм хангалтгүй гэж бодогдоод тэгэхээр тэр үед бид нар юу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй вэ гэхээр би юуг суралцах хэрэгтэй байна гэж өөрөөсөө асуугаад түүнийг одоо амьдралдаа хэрэгжүүлээд ашиглаад ирэхэд бид нар маш их одоо нөлөөтэй байдаг. Гоё зөвлөмжүүд өглөө. Тэгээд энэ гоё зөвлөмжүүдийг өгчөөд яг хамгийн зүйлд нь одоо ууртай үедээ одоо яаж одоо өөрийгөө тайвшруулах вэ гэдэг 3 зөвлөгөө өгье. Энэ 3 зөвлөгөө маань юу гэхээр өөрөөсөө нэгдүгээр асуултууд асуу гэж зөвлөгөө өгмөр. Уур хүрэх мэдрэмж төрмөгцөн өөрөөсөө асуулт асуу. Би юу хүсэж байна? Би юу хүсэхгүй байна? Би яг ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдалд орчих вэ гэдэг гих мэтийн ингээд асуултуудыг асууж өгөөд эхлүүл танд одоо асуултууд таныг гацаацсан ингээд ийм учраас би ингээд бачимдаад байна гэж хэлэхээс илүү та цоо шин мэдээллийг өөртөө хайж олж
тэр цоошин дүгнэлтийг өгөхөд энэ асуултууд танд туслах болно. Би түрүүн хэд хэд удаа асуултад янз янзын асуултууд түрүүхэн хэлсэн байгаа. Тэр асуултууд бүгд таны одоо уураа дарахад чинь нөлөөлж тайвшрахад чинь нөлөөлөх болно. Тэгээд тэр асуултуудыг хэрэг санаж байгаа бол хаяа нэг өөрөөсөө асууж үзээд хариулт олох гэж. Тэний асуулт асуучаад бид нар хариултыг авахгүй яарад идэг шүү дээ тий. Тийм болохоор би таныг заавал асуулт асуучаад хариултаа олж аваарай гэж би давхар бас энэ дээр сануулгад хэлэх хэрэгтэй шүү дээ тий. За дараагийн нэг өгмөр юм юу гэдэг вэ гэхээр ер нь бол жоох уурчин үрээд та уурчин их хүрдэг бачимддаг гэдэг байна ш. Тэгвэл үнээр одоо та ямар ч хямдахгүйгээр юу хийснээ баг мэдэхгүй тийм уурчин хүрдэг бол өөртөө хангалт тоо гэж тоолоод дотроо тоолоод үз. Тэгтээ 10 хүртэл тоолоод гүн амьсгаа аваад гэх мэтийн энэ амьсгаа авах ингэж тоолол биднийг маш гоо тайвшруулж өгдөг. Ингээ 10 хүртэл тоолоод юу болж исэн ч хамаагүй тэг бодж байгаа бодлоо цэцлээд өөрийнхөө одоо анхаарлыг зөвхөн амьсгал дээр төвлөрүүлээд 10 хүртэл тоолоод ирэхээр тэр одоо таныг уурж хүргээсэн бачимдуулаад байсан тэр юм чинь холдоод арай жоохон зэрэглээтэй алга болоод ирэх магадлал аюу өндөр байгаа. Тийм болохоор би таныг 10 хүртэл тоолоо эсвэл 10 хүртэл биш би 5 эсвэл 100 хүртэл тоолж болно. Тэгээд таны уур чинь тэгж их хүрээд бүр тайвширч чадахгүй байл тийм ээ. Хэд хүртэл тоолох нь таны сонголт. Хамгийн гол нь тоолоод амьсгаа ав. Тоол тэгээд амьсгаа ав гэдэг зөвлөмжийг би танд өгмөр юм. Одоо 3 дахь зөвлөгөө маань юу вэ гэхээр өөртөө бодох цаг олго. Яагаад гэвэл бид нар бодож яарч сандарч тий яарч үйлдэл хийхгүйгээр өөртөө бодох цаг хугацаа олохгүйгээр бид нар уур үйдэг байхгүй. Яагаад гэвэл бодно гэдэг бол та өөрийнхөө мэрэгэн ухааныг дайчлан хүн болгоо өөрийн гэсэн тарихтай. Хүн болгонд хангалттай таны амьдрал болж байгаа юм таны тархил хадгалж байгаа. Таны амьдрал өрнөж байгаа тэр одоо үйл явдлуудыг таны тархил ойлгож тунгааж зэгцээж дүгнэлт хийж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бодох цаг хугацааг бид нэ олгож өгч юмаа бодож өгнөж өөртөө юм олохгүйгээр бид нар гадагшаага цацгаад идэг маань уур болчиход байгаа. Тэгэхээр сайн бодож үзснийхаа үндсэндээ тодорхой бэрхшээлийг хэрхэн давах аргаа тодруулах гэж хэлсэндээ уур хүрэн гэдэг бол маш том цогц асуудал байхгүй. Тэрний дотор таныг маш зарим төрлийн уур олон янзаар давтагдж байгаа. Тийм учраас би одоо таныг энэ чиглэлд маш анхааралтайгаар өөртөө өөрчлөлт хийгээд үзээрэй гэж зөвлөмөр юм. Нэг удаа уурлах нэг хэрэгтэй. Гэтэл олон удаа уурлаад тэгээд түүгээр дамжуулаад би өөрөө бүр юугаа мэдхээ байдаг дараа нь харамсдаг гэдэг бол таны хувь хүний хинбэ гэдэгтээ нөлөөлөд асар их сөрөгтэй орчин нөхцөл ирээдүйг бүтээж юм. Тэгэхээр таны амьдралыг уламж зөвлөлт оруулж байна. Тийм болохоор өгмөр байгаа зөвлөмж юу вэ гэхээр бэрхшээлээ шийдэж чадаагүй хүний уур их хүрдэг. Тийм болохоор бэрхшээлээ шийдэж сурахын тулд би таныг бэрхшээл ба боломж гэдэг номыг маань олж аваад өөрийг болгож уншаарай гэж бодож байна.
Энэ номыг нь унших зав гарахгүй байсан ч хамаагүй та аудио номыг нь олж сонсороо тийм ээ. Хамгийн гол нь таны зорилго бол энийг зүгээр нь уншаад чихнийхээ гадуур бүлэхтэй биш. Дотор нь байгаа дасгалын ажиллаараа яагаад гэвэл таны одоо дотор чинь эргэлдээд олон янзын хувийн бүр хүний амьдрал шийдэх ёстой тэр асуудлууд, таны буруу ойлгож ирсэн тэр асуудлуудыг нэг нэмгүй олон янзын аргаар тайлбарлаад, танд тайлшруулаад, цоо шин өөр тий одоо таны өмнө тулгараад байгаа тэр бэрхшээлүүдийг та яаж шийдэж болох вэ гэдэг арга барилыг энэ номоор бүрэн бичсэн байгаа. Тэгэхээр та тэр бэрхшээлүүдээ шийдэж сурснаар өөрийнхөө уурыг захирч, уурыг ойлгож тэр асуудлаа амьдралдаа тулгараад байгаа бэрхшээлүүдээр дамжуулаад боломжийг авч чаддаг. Тэгэхээр амьдралыг маш өөдрөгөө харж чаддаг. Тайван өөртөө итгэлтэй тийм хүн болоход бэрхшээл ба боломж гэдэг энэ ном маань туслах болно. Ийм гоё асуултыг маш олон хүн хэрэгцээтэй одоо уур хумдлаа яаж даван гарах вэ гэдэг асуудлыг бидний өмнө тавьж ирсэн. Бид туйлыг баяртай ялангуяа өнөөдөр өгсөн энэ зөвлөмжүүд маань бүгд одоо өөр хэлбэрээр таны амьдралд хэрэгцээтэй. Магадгүй таны найз нөхдөд хэрэгцээтэй зүйлсэж бол магадгүй таны мэддэхийн нэгэн хүн уур хумдлаа дийлж чадахгүй дараа нь харамсдаг бас яхаа мэдэхгүй аргаа олж чадахгүй бол тэр хүмүүстэйгээ шеэр хийгээд бид одоо манай энэ одоо зөвлөмжүүдийг хуваалцаарай. Та тэгээд тэр биднээр дамжуулаад тэр хүндээ туслана гэдэг бол таны үнээр хийж чадах гайхалтай гайхамшиг нэг түгээр дамжуулаад Монгол хэн нэгэн хүн тэнд байж байгаа бас нэг залуу, бас нэг эмэгтэй, бас нэг одоо хүүхэд, бас нэг аав ээж тий таны хийсэн гавьяаны дагуу одоо амьдралдаа бас нэг арай өөрөөр сэтгэдэг уур хумдлаа даван гарах арга олж аваад нэрээ тийм шүү, нэрээ ийм шүү гэж бодох сэтгэл өгнө гэдэг бол та бидний хамтдаа бүтээж байгаа гайхамшигын хэлбэр болж байгаа. За ингээд энэ гоё зөвлөгөө өгсөн Моникада баярлалаа. Танд энэ зөвлөгөө ямар санагдаж байна? Хэрэгжүүлж болохоор юм шиг байна уу? Ер нь хүнийг өөрчлөхөөс өөрийгөө өөрчлөх нь арай хялбархан байдаг гэдэг шүү дээ. Тийм болохоор та өөртөөгөө жоохон ажиллаад үзээрэй. Болчимгүй одоо тий үйлдэл хийгээд тэр ууртай байдлаасаа болоод хин нэгний гомдоочод юм уу эсвэл одоо тий шал дэмэм хийжтэй гэдэг дараа нь ингээд шаналж ийсэнд орхноо. Тэгвэл би ийм үйлдэлийг хийхгүйгээр арай ухаалгаар байж болох юм байна. Энд чинь зөндөө л арга байж байгаа. Тийм ээ? Тэгэхээр зэрэг та яг өөртөө тохирсон, өөрт чинь таалагдж байгаа тийм одоо энэ олон гоё одоо асуултууд байна, зөвлөгөөнүүд байна. Энэ дундаас өөртөө хэрэгтэй гэснийгаа хэрэглээд үзээрэй, туршаад үзээрэй. Мэдээж таны хичээл зүтгэл гарахгүй бол үр дүн гарахгүй. Тийм учраас таныг би хичээж ажилласаа гэж ингэж хүсэж байна. Ингээд бидний одоо хийж байгаа энэ зөвлөгөө ярилцлага таалагдсан бол та лайк дараад бусдаа бас шеэр хийгээрэй. Мөн түүнчлэн monicabatuc.com вебсайт руу ороод яг бидний энэ хийсэн зөвлөгөө ярилцлагатай видеоны доор өөрийнхөө санал сэтгэлийг бичээрэй. Танд энэ хэрэгжүүлэлт болмоор санагдаж байна уу? Аль эсвэл арай өөр бодол танд байгаа мó? Тэр талаараа дэлгэрэнгүй өөрийнхөө бодол санааг бидэртээ хуваалцаарай. Тэгснээрээ магадгүй бид нар таныг өшөө илүү ойлгож, танд өшөө илүү одоо танд хүрэхээр тийм зөвлөгөөнүүдийг бас бид нар хүргэх болно. Имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй зөвлөгөөнүүдийг 7 хоног болгон үнэгүй мэдээллүүдийг ингээд бас авч авах боломжтой байж байгаа. Ийм сайхан асуулт ирүүлсэн өөрийгөө ялан дэлхийн төлөө тэмцэж байгаа танд би бас талархлаа илэрхийлмээр байна. Ингээд дараа уулзлаа. Баярлалаа. Хамгийн сайхан ажил бол эргээд харахад өчигмгээ харамсах зүйлтэй амьдарч бүтээсэн зүйл байдаг. Тэгвэл өөрийгөө ялан дийлж гайхалтай амжилтыг бий болгоход бэрхшээл ба боломж ном таны гарын авлага дотны найз байх болно. Та яг одоо monicabatuc.com руу орж захиалаарай.